Гэхдээ одоо виртуал иргэн нь хүртэл ийм амар пялдаг байх уу тий. Сайн байна уу Эрхэм хотын дарга? Игүнэ. Сайн байна уу? Би Улаанбаатар хотын иргэн Ууган Баяр байна. Шок мэдээ эхэлж байна. Мөнхбат нарын Архангаан 3 гишүүний даагаваарэ гэсэн өнгөрсөн хаврын амлалт өвлийн хүйтэн болтол биелээгүй байна. Боксчин Цэндбаатарын Гавьяатын найрны тайзан дээр гишүүн Мөнхбат нутгийн дүүгээ Suzuki Jimny автомашинаар милааж байна. Үдээс хойш Баянзүрх дүүрэг Bridge Group-ийн үүднээс хөдөлсөн замын цагдаагийн урд явж байна гэж хэлсэн. Тэгээд одоо Bridge Group-ийн оролцоонд Suzuki Jimny машинаар үдээс хойш үдээс хойш болохоор ингээд наашаа хацалттай одоо нэг юм аваад ирж яваа. Замын цагдаагийн урд явж байна. Улсын хурлын гишүүн Мөнхбатын амнаас машинаар милааж байна гэдэг үг унсан болохоос биш машин өгөх эрхийн бичгээр милааж байна гэдэг үг унаагүй. Тайзан дээр алга ташуулсан бичлэгийг үзвэл машин биш эрхийн бичиг аваад ирж яваа хүн төвчрээнд орсон. Замын цагдаагийн тэнд явж байна гэж хүмүүс ойлгохооргүй байна. Эрхийн бичиг нь одоо нөгөө юуруу арга хэмжээ болж байгаа газар руу ингээ бүглэрэл дунд явсаар байгаад ингээл ирээл бид нар гарч ирээд амлал ийм болсон. Хавраас хойш өвөл болсны дараа Мөнхбат гишүүн машин биш эрхийн бичгийг нь гардуулсан. Мөнгийг нь хандваар цуглуулж байна. Ер нь Цэндбаатар Архангаах гэсэн сургал байдаг. Өгөх албагүй зэргээр ярьж байна. Хотын төвжрэл гамшиг мөн боловч өрн хавар хөдлөөд намрыг дуустал төвчрсээр л байгаа юу. Хагас жилийн өмнө замын цагдаагийн урт талд орчимд явж байгаад журмын хашаанд орчихсон уу гэх зэргээр хүмүүс гайхан асууж байна. Архангаах гэдэг нэг юм таамаглал байдаг одоо сургал байдаг байсан. Сүүлдээ бид нар ер нь алавтайч биш. Ер нь үүрэг байхгүй. Одоо эргээд орлоо. Төвчрээд дөхчл байна гэдэг үг одоо бүр төгсрөөд хавраас намар хагас жилээр хойшлуулдаг шалтгаан боллоо. Эр хүн хэлсэндээ их хурлын гишүүн амлсандаа байхыг л олон түмэн шаарддаг. Тэгээ би бол надад ингээд машин хэрэгтэй байна гэж бол гуугаагүй шүү дээ. Тэгээд хэлсэндээ л байх үлэгтэй. Цэндбаатарт амлсан машинаа өгөх нь мэдээж алба биш. Нутгийнх нь гэсэн сургаар заавал милаах ёстой ч биш. Гэлээ гэхдээ хэлсэн бол хийдэг байвал гоё. Тэгээ гайхадах юм. Нэг гоё амлаад дараа нь хэлсэн нь сонссон нь бүгдээрээ таг мартдаг. Сонгол хэлэг байгаас дээ. Үгүй гэвэл шалтгаан олдно, өгөхгүй гэвэл шалтгач мундахгүй л дээ. Эр хүн хэлсэндээ имэйлт мөр харьяасандаа эрхэм гишүүд хэлсэндээ эко машин давхисандаа л баймаар байна. Манай улс төрчид ихтэй бас ам баян хүмүүс л дээ. Амлалт ихтэй. Гэхдээ амдаа багтдаг байх хэрэгтэй шүү дээ. Манайхан гэхдээ хүний өмнөөс шийдвэр гаргахтаа айгу мундаг те. Чи 300 сая төгрөгийн тулаан хийсэн бидтэй. Одоо тэрүүгээрээ энд ч ханд өг тэр хүүхдэд шингэж тусал хэл. Аль үжийн нөгөө 300 саяны өмнөөс нь өрөөд дуусгацсан. Тэгээ зайлвал тэр 300 сая ч гэсэн аваагүй байгаа юм биш шүү. Хотын дарга Сумьявазар хотын анхны виртуал иргэн Игүнэтэй танилцахаар сайн байна уу? Би Сумьявазар байна гэж 4 удаа давтан хэлэхэд нь сайн сонсогдсонгүй, асуултаа арай тодорхой хэлнэ үү? Таны асуултыг ойлгосонгүй гэх зэргээр улсын аврах бүх Улаанбаатар хотын захирагчийг олон түмний өмнө амлан авч чамгүй заваасан нь олон түмнийг ихэд хөгжөөлөө. Сайн байна уу? Би Сумьявазар байна. Сайн сонсогдсонгүй та дахиад хэлэх үү? Сайн байна уу? Би Сумьявазар байна. Игүнэ. Сайн байна уу? Би Сумьявазар байна. Та асуултаа арай тодорхой хэлнэ үү? Нөхөр Игүнэ дөнгөж саяхан төрсөн мөртлөө хотын даргын ажил төрөлд сэтгэл дундуур явдаг юм биш байгаа гэх зэргээр сошиал сүлжээнд нарийн хөгжөөнд давалгааллаа. Манай даргаар бүр өөрөөр нь нэрийг нь 4 удаа давтан хэлүүлж байж таньсан Чихатуу Игүнэ гинэтхэн сайн байна уу? Эрхэм хотын дарга гэж хэлсэн нь албан тушаалыг нь хүндэтгэснийхүү бас нэг цүнх баригч гарвуу гэх мэт хошин өнгөйс нэмлээ. Сайн байна уу? Эрхэм хотын дарга тантай танилцж байгаадаа таатай байна. Виртуал иргэнийг дөнгөж төрүүлж бойжуулж байгаа бөгөөд одоохондоо замын төвчрөл агаарын бохирдлын талаарх мэдээг хэлж чаддаг болоод байна. Тийм. Игүнэ бас онгоо ярьдаг. Чи онгоо ярьж чадах уу? Эмээ өвөө хоёр амьдран суудаг байжээ. Тэгээд саналаа зараад амьдран зогсдог болжээ. Онгоон цаашдаа зөвхөн өвөө эмээ хоёрын тухай биш хотын утаа, төвчрөл, газар олголт зэрэг сэдвээр баяжиж чадах уу гэдгийг иргэд сонирхож байна. Энэний газар юм уу? Энэний газар юм уу? Арай арчиг байгаа юм шүү. Хэсэг чимээ анар багтаа байсан хотын дарга Сумьявазар
хууль зөрчиж барьсан 116 байршлаас эхний ээлжинд 22 барилга байгууламжийг нураахаа мэдгдсэн. Тухайлбал богд уулын аман дахь дугуй цагааныг тогтчуулж, явган болон дугуйн зам тавиулахгүй цаг хугацаа алдуулж, өдрөөс өдөрт үн ханшин үүсэж байгаа энэ үед бүтэн сар алдуулж, цаашлаад он дамнуулах хэмжээнд саад болж байгаа Enigma компани цементийн гэрмэтсийг нураана гэдгээ мэдгдсэн. Хотын иргэд мэдээж хууль зөрчсөн газар олголтыг цуцлахыг дэмжиж байгаа. Гагцхүү хууль зөрчиж боссон барилга байгууламжийн жигсаалтаас Enigma-гийн 4 газрыг хотын дарга өөрөө хасч, өөрөө захирамж гарган, өөрийнхөө аль бие усныхоо Улаанбаатар цэгийн мэн сайтад тавьснаа эргэж устгасан нь хачирхал дагуулсан. Тэр зөрчилтэй гэсэн 4 барилгыг зөрчилгүй болгох захирамж гаргасан гэсэн тийм. Зөрчилгүй болгох гараагүй уустай. Захирамж гараад Enigma компани 4 барилгыг За одоо яах нь хараа. Enigma компани Одоо яах 4 нь хараа. барилгыг тэр жагсаалтаас Одоо яах нь хараараа. Одоо яах нь хараараа. Захирамж гаргаагүй гэж нэгмэлзээд одоо юу болохыг хараараа. Цуцлах цаашаа юм болно гэж амлав. Нураана гэж хэлж байгаа хүн бол хотын дарга Сумьяавазар мөн байна гэдгийг игүүнээс илүү таниад байдаг. Нураахгүй гэдэг захирамжийг нь харахаар хотын дарга Сумьяавазар бас л мөн байгаад байдаг. 2 Сумья дарга гарчихсан байна уу? Энэ игүүнээ тэгээд нэрийг нь танихгүй будлаад байна уу? Нэг камерын өмнө амаараа нураана гэд компьютерийн дэлгэцэнд болохоор захирамжаараа нураахгүй гэдээ харна толгой эргээд ухаан хүрээгүй бидний буруу ч юм болов уу? Буруугаар биш зөвөр нураавал хотын даргаа дэмжинэ л дээ. Өнөөдрөөс эхлээд хотын анхны виртуал иргэн игүүнээтэй ярилцаж байгаа Сумьяавазар гэдэг нэртэй хүн болгон хотын дарга шүү. Гэтэ виртуал иргэн хүртэл юм амар пялдаг байхаар яах юм бол одоо игүүнээтэй ярилцаж байгаа Сумьяавазар гэдэг нэртэй хүн болгон сайн байна уу? Би Сумьяавазар байна гэхээр өөдөөс нь сайн байна уу эрхэм хотын дарга гэх юм болоо эсвэл юу гэх бол гэртээ залж урьж авчирсан зочин түншээ заамдаж зодоод сэгсэрч дээрэмдэд явуулсан айлд эрүүл ухаантай хүн хөрөнгө мөнгөө бариад дахиж ирэх үү. Эрүүл мэнд нэр төрт нь халтаж элдв хэрэг тохож эд хөрөнгийг нь дээрэмчигдэх газарт хэдэн чудаа урилга явуулаад алдарсан итгэл сэвцэн сэтгэл нь эдгэн сэрэх үү. Монгол улс яг ийм айл усны хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбаатрын танилцуулсан тоо баримт хөрөнгө оруулагчдыг заллиж дээрэмдсэн 57 хэргийн харж игсаалт баталж байна. Тэг бид нар ийм одоо хууль шүүхийн тогтолцоотойгоор бид нар яаж яах? Доллартай ирсэн хүний долларыг нь дээрэмдээд байхаар ахиж хулигтуулах гэж олох биш алдаж тонуулах доллартойгоо буцаад ирдэг тэнэг хүн олдохгүй болсны учир хөрөнгө оруулалт татарч доллар хомсдохын нэг шалтгаан болсон байна. Тэр тусмаа хуулийн байгууллагын удирдлага, тагнуул, цагдаа, прокурорын дарга нар, шүүх, өөрөөр хэлбэл хамгаалтын алба нь өөрөө хэрэг тогтдог. Өөрсдөө мөнгийг нь дээрэмддэг компанид та хөрөнгө оруулах уу? Тагнуулын даргынх нь үеэлдүү. Их Британий ерөнхий сайд асан дэлхийд танигдсан улс төрч Борис Джонсонгийн төрсөн дүүгээс 19 сая доллар залилсан улсын нэр төр ариун цагаан байх боломжгүй. Макс Джонсон заллан мэхэлсэн тагнуулын ерөнхий газрын дарга асан Хэгийн үеэл Б гихчиг шүүх хөлийн хоргийг нь цуцалж ул мөргүй нисэн оцсныхан дараа Монголоос гарч болохгүй гэдэг жүжиг тавьсан байна. Одоо хурц даргатай холбоотой хүн шүү дээ. Хуучин одоо тагнуулын ерөнхий газрын дарга асан хурцын үеэл гэдэг үлээ наагц гэдэг үлээ. Хаалга тайлж өгч гаргачхаад бараанч үгүй, сурганч үгүй болсон хойно түлхүүр цоож хангинуулан дангинтал түгжиж байгаа дүр эсгсэн шүүгчхээ өнөөдөр үнэн худлыг дэнслээд явж байгааг тоглоом гэх үү, шоглоом гэх үү. Би ер нь Монголын шүүх ялзарчээ гэдэг үгийг хамгийн анх дуурсан би шүү. Монголд 60 сая долларын хөрөнгө оруулж орон сууц барьж байсан Сурууга Монгол корпорацийн захирал 70 наст авсан Японы иргэний орных нь гудсан дор хар тамхи шургуулж хэрэг тогсон. Япон өвгөн Монголын 9 иргэн цөхөрч нэр дээр нь байсан том газрыг гаагаар нь Английн ерөнхий сайдын дүүг мэхэлдэг тагнуулын дарга асан, цагдаагийн ерөнхий газрын дарга асан генерал Г, ерөнхий прокурор Э, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Г нарын төрсөн ах トゥ хань хамсаадан хувааж авч найрлан зоогцоосон байна. Япон бизнесмен дампуурч нутагтаа очоод төдөөдөлгүй бие барсан. Хөрөнгө оруулагчийн хүнжил дор хар тамхи авчуулсан иргэнгээ энэ хэрэг явдлын дараа гинэт цулаан баяжиж таргалж хүлцсэн гин. Хөрөнгө оруулагчдын эсрэг их үргэлэг явуулсан жигсаалтын эхний хэсэг 57 хэрэгээс бүрдсэн. Шиндлэрийн бүртгэл шиг урт учраас энэ удаа зөвхөн хоёрыг бид жишээ болгон хөндлөө. Хууль зүйн дотоод хэргийн сайд нь өөрөө Монголын шүүх ялзарсан гэдгийг би төрүүлж хэлсэн шүү гэж попорч байгааг юу гэж ойлгох вэ?
салбар эрхэлсэн сайд нь итгэхгүй байхад ард түмэн итгэх үү?